Өөрөө санал яриад байсан юм шүү. Хямн ойрно гээд. За дараа нь хариулчих. За Монгол улсын засгийн газар за бүгд найрамд хятад ард улсын экспорт импорт банк хооронд 1 тэрбум Америк доллар авах гэж байгаа. Энэ их том мөнгө шүү. Би одоо улсын хурлын гишүүдийг унтаа байдлаасаа гараад энэ 1 тэрбум Америк долларыг зөв зарцуулах дээр анхаарлаа хандуулаач гэж хүсэж гэж байгаа. Би ер нь шулуухан нэг юм хэлэхэд энэнийг эгийн голын усан цахилгаан станц авна гэж байгааг огт ойлгохгүй байгаа. Энэний үр ашигын тооцоо мооцоог одоо улсын хурл нэлээд сайн ярьж иж шийдвэр гаргах хэрэгтэй. Одоо миний тооцоолж байгаа тооцоогоор бол энэ бол ашиггүй. Одоо сая 2 жил та нар хэрэлдсэн Чингис Бондын мөнгө тэр чинь өөрөө 1.5 тэрбум Америк доллар байгаа. Тэгэхэд одоо 1 тэрбум Америк доллар авах гэж. 1.5 тэрбум Америк доллараар юу хийж болдгийг бид нар харуулсан. За би олон юм хэлэхээ болий зөвхөн эрчим хүчний салбарыг ярив. 4-р цахилгаан станцын 4-р цахилгаан станцын чадлыг бид нар 123 мегаваттаар нэмэгдүүлсэн. Энд 70 сая доллар зарцуулсан. За 3-р цахилгаан станцыг сунам 50-аар нэмэгдүүлсэн. Тэн дээр 40 сая доллар зарцуулсан. Ингээд нэг 110 гаруй сая доллараар бид нар 173 мегаваттаар Монгол улсын цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлж чадж байгаа. За би дулааныг болчих. Хажууд нь дагалдаа дулаан маш нэмэгдэж байгаа. 20 мянга 40 гаруй мянган айл өрхийг одоо хангах юм дулааны хангалт нэмэгдэж байна. Тэгээ би ерөөсөө миний өнөөдөр хүртэл их сургуульд үзсэн, багшилсан, энэ улс төрд явсан бүх юмнаас гажуу зүйл ярьж байгаа. Одоо 300 гаруй мегаваттыг 800 гаруй сая доллар босгоно. Энэ дээр та нар маань нэг анхаарал тавиад тэр байнгын хорон дээр нэг нойр морноос сэрж байгаад энэ дээр анхаарал тавиач. Би юм шүүмжилж байгаа юм шиг харагдаад байж танарт магадгүй. Би 1 тэрбум Америк доллар авах нь зөв гэж байгаа. Энэ улс орны хөгжид хэрэгтэй гэж байгаа. Тэгэхдээ 1 тэрбумыг бараг тэр чигт нь аваачаад тэр эгийн гол руу хийнэ гэдэг чинь болохгүй. Өнөөдөр тийм их хэрэгцээ шаардлагач яг цахилгааны хувьд бас байхгүй. Одоо сая баярчтай хэлж байгаагаар 220-ыг яхаараа 350 10 хэд болгоод байгаа. Ер нь бол усан цахилгаан станц бол эргүүлрэх буюу тохируулгын үүрэг гүйцэтгэдэг хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Тэгэхдээ ийм тэмээнээс хэдэн 10 мянган тэмээнээс илүү үнэтэй, хэдэн сая тэмээнээс илүү үнэтэй ийм өртгөр ийм юм хийвэл энэ харин би Монгол улсын эдийн засгийн том хохирол учруулна. Тэгээ би нэг юм асууя. Мэддэг хүн байвал хэлээд. Энэ хизээ босох юм. Босчоод ямар хэмжээний мөнгөг хэдийд үйлдвэрлээд энэ мөнгө хизээ төлж дуусах. Энэ асуултанд би улсын хурлын гишүүдээр маш тодорхой ярих шиг. Дахиад би нэг юм ойлгохгүй байгаа. Өнөөдөр бол зээлийн ерөнхий хэлэлцээр л ярих ёстой. Түүнээс биш эгийн гол даван тэрэн давна гэж өнөөдөр ярьдаг үндсээр бас буруу. Баяжтай. Хаануган тэр эгийн гол давна гэдэг ингээ материалч. Энэ ерөнхий хэлэлцээр явж шít. Тэгээ ерөнхий хэлэлцээр дээр яагаад танд ийм оруулж ирээд байгаа? Би маш олоодаа сонссон энийг. Би мэрэгжлийн хүмүүсийг цуглуулж бас зөндөө олоодаа тооцоо хийлгэсэн. Өнөөдөр ийм хэрэгцээ шаардлага байхгүй. Монгол улсын эдийн засагт нэмэртэй өөр бусад төслүүдэд энэ 1 тэрбумын зээлийг өгвөл яасан? Ялангуяа үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бодитын юм хийвэл яасан? Одоо жишээлх юм бол бид нар тодорхой зорилго тавиад нэг